За бүгд шинэхэн өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө влогоор дамжуулаад агентийн одоо нэг хүний амьдрал ямар өнгөрдөг байдлаар бас энэ влогтой дамжуулаад хуваалцъя. Бол маш сонирхолтой салбар өдөр болгон хөгждөг, өдөр болгон бүр ингээд шинэ хүмүүстэй учирдаг. Гол нь нөгөө бидний амьдрал ингээд өглөө 9-өөс яг 5-ын хооронд үргэлжилдэггүй. 24 цаг, 12 цаг хэдэн цаг ч гэдэг үргэлжлэх боломжтой. Тухайн агент өөрөө яг цагийн менежментээ бол зохицуулнаа гэсэн үг байгаа. За тэгээ өнөөдөр миний өглөө бол 7 цаг өнгөрөөгөөд хэлсэн. Өглөө босоод хамгийн түрүүнд орон дотроо би нэг 10 минутын бясалгал хийсэн. За мөн ер нь нэлийн оройхон болсон учраас бас нэг 10 минутын яг өглөөний йога хийсэн байгаа. За тэгээ йога хийчихэнгүүтээс өөрийгөө бэлдээд цайгаа аваад гарчдаг. Ер нь бол миний өглөө босоод хамгийн түрүүнд хийх зүйлсүүдийн нь бол 3 нь. За тэгээ нүүр бодох бол дараа нь орно. Одоо бол ингээд ер нь нэг жоохон дутуу бодож явж байгаа. Суурэ тавьсан явж байна. За тийшээгээ харилцагч нартайгаа уулзах гад бас цай тавилсан. Өнөөдөр бас дотроод гэрээтэй өдөр байгаа. За тэгэхээр ерөөсөө очиод цагтаа хамгийн түрүүнд миний хувьд очиод хүлээж байх нь зүйтэй. Тийм болохоор нүүр мөрийг бол түртээ хоошоо тавьдаг байгаа гэж юу. За тиймэрхүү байна. Тэгээ 8 сар гарсан ер нь үйл хөдлөлийн яг эд сезон ороод эхэлсэн байна. Тийм болохоор ер нь бидний ажил улам илүү ихсэж байна гэсэн үг. Тиймэрхүү байдаг да. Тэгээ маш сонирхолтой ажилтай би бүр зарим үед ингээд амар хэцүү зүйлүүд олон тохиолддог. Зарим үед ингээд гоё зүйлүүд ч гэсэндээ илүү их гоё зүйлүүд гэдэг юм уу, гоё эерэг хүмүүстэй, эерэг харилцагч нартай миний учирдаг ягаад ч юм. Тэгээд одоо миний чинь өнөөдрийн одоо гэрээ хийх гэж байгаа энэхүү үйл хөдлөлийн маань хувьд бол над дээр 6 сард орж ирсэн. За тэгээ бүр ингээд би наснаас олоодаа үзүүлж харуулсан. Тэгээ байршлын хувьд болохоор баруун тишээгээ ер нь нэлийн хотоос гинэ төвөөс нэлийн зайтай байдаг. За тэгэнгүүт тэрхүү үйл хөдлөгөө бол би ингээд ер нь зарагтан гэдэгтээ угаасаа агент хүн өөр ингээд амар ихтэй байх хэвээр. Тийм болохоор ерөнхий зарагтан гэдэг юм би амар сайн ингээд мэдчихсэн. Ямар ч гэсэн зарагтныг авах хэвээр үнэ авна гэж нэг юм дотроо бодсон яваад байсан мөртлөө ингээд 2 удаа би энгийн орон сууцны зээлээр оруулсан чинь хойлон дээр нь ер нь бол авч байгаа хүмүүсийн маань шаардлага нь тодорхой хэмжээнд болохгүй. За нэгдүгээр 7 сар гарснаас хойш нөгөө зээлийн дээр ерөнхий өөрчлөлтүүд орсон Монгол банкн дээр гих мэт ингээд зүйлүүд болоод зарим хүмүүсийн яг нийгмийн татгалын 1 сард татсан ч юм уу те яг тухайн компаниас нь нийгмийн татгалын 1 сарыг нь авч оруулаагүй. Би ширгэжтэй оруулаагүй. Уучлаарай ингэж анхаар сарнаад идэв юм байна. Тэгэхээр уг нэг нэг болж өгүүлж яламлаа барьж чаддаг биш юм шиг ийггүй байхыг хүсдэг өгжрэлт хийдэг. Гэхдээ өнөөдөр ялтч үйлчлэхгүй болох байна. За тийм нөгөө ийм алтаанууд гардаг байгаа байхгүй юу? Одоо нийгмийн даатгалын компаниас нь хэвлэлтийн ингээ нэгтлэн хийгээгүй алдцсан. Тэнгүүт нөгөө хүн чинь ингээ зээлээр авах гэсэн чинь заавалтай ингээ 1 сараа хүлээж иж болно гэдэг ч юм уу. Банкнуудад өмнө яг хангу бас уяатан болгоод өгчдөг байсан чинь зүйл амар чангарсан. Тийм болохоор тэр мөрийг хүртэл манайха ингээ зээлмэл хэрвээ авахаар судлуулж байвал тэр мөрийг амар сайхнаас нь хэтэлж байгаарэ. Зэego ялхаад явж гин. Өглөөний жоохон сэдв хүн байгаа болохоор сайхан цаамж мамцаа өмсөөд тэгээд төсгийг ухтал болохоор ялхаж марсаа гоё шүүрээ. Шинэ тавьсан. За тиймэрхүү байна. Тэгээд ямар ч байсан үйл хөдлөхөө бастай ингээ эргэлтэнд оруулах гэж байгаа баяртай байна. Манаас гоё агент маань хамтран ажиллаж байгаа. Remax-ийн агент маань хамтарч ажиллаад авахч асуулж ирээд тэрхүү агентийн хамгаалалтаа өгч зарж байгаа гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд аль тал нь маш их бас хүч хөдөлмөр гаргасан. Тухайн агент манаас нэлээд удаа тий адилхүр аваад үзүүлсэн. Тэнгүүт бас хараа Remax-ийн гоё давуу тал нь юу вэ гэхлээр одоо жишээ нь би тухайн үед яг үзүүлэх боломжгүй завгүй байсан үед таарад за тэнгүүт манай нөгөө агент маань оюунслаа байрын үзүүлээнээс ингээд ойрхон байр үзүүлээ явж гэн гээл тий. Тэнгүүт нөгөө хүмүүс найз нөгөө яг ингээд завгүй явж идэг найзаа тэгвэл гэхүр ингээд би найз үзүүлчихөө гээл. Тэгээд окей үзүүлчихээ. Тэгээд худалдаа өгчтэй үзүүлчихдэг ч юм уу те. Энэ байдлаар бид нэг гол нөгөө бүгдээрээ яг одоо ингээд албан ёсоор үйл ажиллагаа явуулах хэрэгтэй агентууд учраас нэгэндээ ингээд хүрээ өгөөд үзүүлчих юм уу. Иймэрхүү зүйлүүд бол байдаг. За тэнгүүт магадгүй тэр худалдаа өгч одоо миний тэр байрыг тэр би үзүүлж амжихгүйсэн бол нөгөө тухайн агент манаас байхгүй бол өөр байр авах магадaltaй ч юм уу те. Бас өөр байр авах магадaltaй ч юм уу тийм юм байсан. Тийм болохоор ингээд бас нэгнийхээ цаг завыг хэмнээ бид нар ингээд нэгэндээ ер нь амар гоё туслаж ажилладаг. Ингэж хамтарч амар гоё ажилладаг учраас ингээд маш хурдан бүтдэг. Тэгэхээр максимум болооч гэсэн дээр амар өндөр байдаг шүү гэж. За тийм гоё зүйлийг
дуулах гэсэн. За өглөөний ажлын маань дотроод өөрчлөгдсөн. Байршлын өөрчлөлт. Ерөнхий нэг солих зүйл гарсан учраас одоо энэ Инконто малын 3 давхрын дотроод дээр ирж байна. Тэгээд агент дээр ярьж агаад газ маневрлаад харилцагч нарыгаа ашигээ дуудсан. Тэгээд би бүр амар хурдан машинаа наашаа барьж ирлээ. Яа ер нь тэгээ агент хин гэдэг чинь ингээ машин хүртэл ингээд бас тэ мэрэгжлийн өндөр түвшинд гордон ч юм уу тэ ингээд ухаалаг барих хэвээр. Тэгээ аль замаар явах уу? Аль замаар явбал тэ хурдан цагтаа очих юм. За тиймэрхүү байна да. Тэгээд ямарчсан явж байна. Одоо орлоо. Зэн гой хабабсын хаан натраад дээр ирлээ. Үнэхээр мондөг төвчлөгтэй натраад. За ингээд 3 давхарт ороо тэнд барилдаг. Маш гоё товхтой хабабс маань. Гоё хүлээлийн хэсэг мэсгтэй. За одоо дараагийн ажлыг амжуулъя да. 2 хоног шийдчихсэн. Оо за. За офис руу орж ийн. Эндээс нэг гэрээ эвлчихэд өдөр зайсанд нэг гэрээтэй болсон. Ээж гэрт гоё хоолцсон байгаа өдрөө хоолоо. Аваад гарна да. Өдрийн минь юу байцгаана. Офис дээр ирээгүй. Манайх ажлыг л бийцгэж байна. Гоё шүү. Офис дээр ирэхээр бүр ажлын юмар санагддаг. Энэ нэг олоо. Марла. Тэг өглөө нэр юу болсон гэж сонсогдож байна. Миний мик цэнийг дуусчихсан гэлж байна. Өглөө нөгөө нотроод дээр очсон чинь ерөнхий ингээд нотроод ингээд ер нь юм өөр арга барилаар ажилладаг тий. Зарим зүйл үнэхээр болохгүй гэж үздэг болвол зарим нотродод болоо окей асуудалгүй нэг ингээд хийждэг гэдэг ч юм уу. Ер нь ингээд нотроод өөр юм яриад гэдгийг таад манаас өмнө нь магадгүй нотроод орж үзэж байсан бол мэдэх байх. Бүх нотроод яг нэг одоо системэр ч юм уу. Мэдээж нэг системээр ажилладаг. Гэхдээ яг нэг арга барилаар ч юм уу ажиллахгүй заяа. Тэр их сонирхолтой. Бид бүхний ажилд бас заримдаа жоохон түүх болдог. Яг бид нар ингээд ижлээ мэддэггүй юм шиг байдлуудаас хаяа ингээд үүсдэгээ өглөөс яг нэг тийм юм болсон. Тэгээд нөгөө харилцагч маань бол намайг үс ойлгож байгаа мэдчихэж байгаа. Өмнө нь бид хоёр яг тийм үйлдэлээр бас гэрээгээ цэцэлж хийсэн учраас үгүй өмнө өндөр ингээд процесс яагаад ингэж байгаа юм бол гэл. Тэгээд өө тийм юм учраас ингэсэн гэл дотроо дөрөв тайлбарлалаа тий. Имэл дээр тайлбар хэлээл ингээд болгосон ямар ч гэсэн гэрээгээ амжилттай. Тэгэхээр угаасаа нотродын арга барил өөр байдаг. Тийм учраас агентууд бид бас болж өгвөл одоо байнга очдог нотродтойгоо илүү ингээ ойлголцоод амар байдаг учраас байнга очдог нотродод байдаг. Тэгэхээр тэр хүмүүс руугаа очиод тий. Хаагчээ юм байна тийм байна. Энэ хүний ингээд эрсдэлгүй байх үгнээс нь гэрээг маань ингээд хийгээд өөрөө гоё яриа хийждэг. Тэгэхээр бас ингээ амар байдаг шүү. Тиймэрхүү байна. Тэгээд таад манаас хамгийн сайн нотродын дугаар ахаар бол надаас авчих гэнэ шүү. Гижүү. За тиймэрхүү байна. Одоо болохоор ишээгээ би найзтай газ замаараа гоё амттангийн хүргэж өчөөд тэгээд нэг имлэг орох ажиллагаа тийшээ газ салт орчоод тэгээд өдөр гэрээтэй тиймэрхүү ажиллаад явж байна. Влогээс нь ямар гоё ээ. Тэгээд ер нь ингээд өдөр тутмын амьдралаа би ингээд амар хуваалцахыг хүсдэг. Бид нар ажил амар сонирхолтой байхгүй юу? Тэгээд гинт ажил тавлагдана. Гинт юм гарч ирнэ те. Яг ингээд нарийн төлөвлөлөө яг тэрнийхээ дагуу явъя гэвэл бас зарим тал дээрээ ингээд өөрчлөгдөх наан цаана орох 1-2 өдрийн наан цаа ч юм уу иймэрхүү зүйлүүд бол бас их байдаг. Гэхдээ болж өгвөл төлөвлөгөөнийхөө дагуу явахыг хичээдэг тийм. Тэгээ болж өгвөл өглөөд өөртөө би цагийг зориулахыг хичээдэг. Ер нь ойрд бол йога хийж байгаа. Сүүлд сая би бас нэг өөр дээр хэд хоног анхаарал амар гоё йог бясалгал хийгээд хэд хоног амарчаад ирсэн. Тэгээд амар гоёсэн. Тэгэхээр йогт ер нь амар дурчлаад байгаа. Тиймэрхүү сантай. Тэгэл төвчрэлт зөндөл юм ярмаар байна да гэж. Өнөөдөр нэгд өдөр. Би ер нь нэг өдрийн иймэрхүү цагаар заяа манай 12-1-ийн үед 2-2 үед ч юм уу ажил амжуулал гадуур нүд хөгжрөл амар гайгүй байдаг заяа. Таад ер нь би бас болж байгаа тэр үедрүүдэд нэг хувийн тэмдэглэмлэг ч юм уу ажлуудаа амжуулахыг амар их хүсдэг. Тэгэл нөгөө дуудлагууд хажуугаар бас амар их орж ирж байна. Тэг би удахгүй гай миний амар гайгүй хүсэл мөрөөдөл өгдөө шүү дээ. Хүсэл гэх юм уу? Амар гоё жолоочтой болно. Тэгээд туслахтай болно. Ер нь ойрын 5 жилийн зорилго дотор байгаа. Туслах бол ойрын 1-2 жилийн дотор байна. Жолооч бас ер нь нэлээд ойрхон байгаа шүү. Тэгээл өөрийнхөө машиныг унаалал өөрөө гоё ингэж ажиллаа 50 явчих тийм влог энтрийг бичиж гэсэн нийлээ амар эрсдэл багтай тийм болохоор
гоё болно доо тий. Эсвэл нэг манифестийн талаар бас амар их судалж байгаа. Бүр үнэхээр гоё зүйл хэлээ. Тэгэл манифестийн талаар бодоод ингээл ингэнгүүт толгоос амар гоё амраад эерэг мэдрэмжүүд амар их төрдөг. Тэгээ уусаа манифест дээр биелэлтний ямар гэдэг вэ гэхээр сөрөг зүйлээс илүү эерэг зүйл бодох нь нөгөө биелэлтийн үед бүр ингээд маш өндөр хувьтай байдаг юм байлээ. Тийм болохоор гоё болж өгвөл эерэг сайхан зүйлийг бодоорой тий гэдэг үүднээс ер нь бол гоё манифест хийгээд эерэг зүйлийг болно бүтэн гэдэг. Гэхдээ манифест юу тооцоолох вэ гэхээр мэдээж үйлдэлтэй хослно. Үйлдэл байхгүй бол дангаац ингээл бүх юм гоё болно бүтэн гэл ямар ч үйл хийхгүй байвал угаасаа худлаа. Тэгээ манифестийн тохионууд нь юу вэ гэхээр ингээд одоо гоё зүйлийг бид нар ингээд хүсэж мөрөөддөг шүү дээ тэгэнгүүт ингээд алижээ тэр зүйлийг гоё ингээд авцсан мэтээр мэдрээд ингээд төсөөлөөд амар ихтгэлтэй байх хэвээр. Тэгээ түүний хадлаа ингээд одоо би магадгүй жолоочтой болно гэж тэгтээ тэгэхээр ажиллаа сайн хийж мөнгө сайн цуглуулаа те тэр жолооч ингээд хангалттай хэмжээнд нь цалин бонусын өгдөг байх хэмжээнд байханд бол ингээд одоо ингээд сайн ажиллаа хийгээд те одоо мөнгө төгрөгөө одоо жолоочийн мөнгө гэж татгалт гэж өгөө те энэ байдлаар ингээд үйлдэл хийхийг хийлнэ. Тэгэхээр үйлдэл нь өөрөө таанаас ч гэсэн ингээд сайхан зүйлийг өсөж мөрөөдөж бодож байгаа учраас маш гоё ингээд бүтэмжтэй байдаг. Тэгээ угаасаа гоё зүйлийг бодоод ингээд явж байгаа юм чи бүх зүйл сайхан байна шүү дээ тийм ээ. Тийм санаатай. Тэгээ яа бүр ингээд амар гоё яг өөртөө ингээд би ямар урт хугацаанд батсан тий гэсэн мөртөө ингээд биелүүлж чадахгүй яваад исэн амлалтандаа хүрээ влогоо бичиж байгаа да. Талархаж амар гоё байна. Өнөөдөр амар гоё наарлаг өдөр байна. За. Энэ влог бүр амар урт болох юм шиг байна. Тэгтээ зүгээрээ. Зээж гоё өдрөө олон дуудаа тайхавал хийж өгсөн. Тэгээ энэ болохоор нөгөө анаа маань хэр багийн ургийн коктейл гэж байдаг штеп. Тэрүүгээр ингээ гурилны оронд ашиглаад эрүүл хамттан хийж байгаа. Клуб дээрээ би өнөөдөр худалдаж авсан. Одоо энийг бонус болгож өгсөн. Энэ дөрвийг ингээд зарт юм байлээ. Энэ болохоор манай найзын захиалга. Одоо найзтай замаараа өгөх юм. За Томс дээр найзынхаа үргэлтийг үлдээчлээ. Нэмэлтээр гоё грин чилэгтэй захиалаад үлдээсэн. Би найзтай гоё уулзаж амжихгүй болохоор ганц грин чилэгтэй ч гэсэн үлдээч та гэж бодоод үлдээчлээ. За та нар ингэж явганд дандаа одоо зам тавьж өгдөөгоорой. Ингээ гарцаар гарч байгаа ч гэсэн манайхан тавьж өгдөггүй шүү. Угаасаа л таны үүрэг шүү дээ тийм ээ. Йоо бүр зам мам гоё яана. Миний явсан зам мам дээрээ гоё байгаад байх юм. Зя дараагийнхаа амьд руугаа явж байна. Яс имлэгтэй үзүүлчээ гараад ирээ. Зя имлэгтэй үзүүлээд гараад ирсэн. Окей болцоо. Асуудал байхгүй. Ерөнхийн нэг урьдчилан сэргийлэх маркаар үзүүлсэн. Тэг баяртай байна. Тэр нээр ийм чеклүүлэх туртай гэх юм уу? Ер нь амир ингээд их тийм дөө зүгээр дээ. Гэхдээ яг хоёр нь чеклүүлчих гэх юм. Энэ байдлаар үзүүлж харуулъя явдаг. За тэрний дараа сайн нэг натур орж эмчтэй үзүүлчээ дараа нь натур орж нэг үйлчлэгээний талбай руу ороод нэг эзэнтэй уулзчаад тэгээд эзний маань хувьд болохоор саяхан нэг дүүгээ оруулсан юм байна талбайнда. Тэгэхээр яг манайхаар дамжаагүй ерөнхий яг манай эзнээр дамжиж тэрхүү түрээслэгч орсон учраас манай дээр гэрээ зүцлэгдээд шимтгэл авахгүй гэсэн үг. За энэ байдлаар нэг одоо түрээсийн талбай маань окей боллоо. Яалтч бас манай дээр нэлээд хонсон. Гэтэ бидний хувьд бол чадхаараа ажилласан. Хүмүүс ер нь угаасаа нөгөө наадам таарад үйл ажиллагаа энэ ч юм уу ер нь угаасаа мэдээж хойшоо тавьсан шүү дээ. Тэгээ сая ер нь нэлээд гой сэргээд ирсэн. Хүмүүс үзээ харъя явъя гэсэн чи яг хүн орт мэж таарлаа. За тэгээ одоо энэ шиг болохоор нэг газар орж ерөнхийн нэг бичиг баримт шалгуулах хэрэгтэй байгаа. Тэрийг шалгуулчаад офис орно. Тиймэрхүү явж байна. Sorry. За одоо сүүлийн нэг ажлаа амжуулчвал Union Building дээр явж байна. Энэ шиг орж нэг офис үзхийн нэг харилцагч маань энд нэг зарах офис байна ирээд үзэх гэж өмнө ярилцсан гэсэн байгаа. Тэгээд орж уулзах юм. Орж уулзах юм. Уучлаарай. Блок юм байна. Тэгээд ерөнхийн нөгөө яг ажлууд маань дуусгах нь тийм байна. За ингээ өнөөдрийнхөө ажлыг дуусгасан 7 өнгөрөөгөөд дууслаа. Маргааш өглөө 7:30-аас хойш ажлуудаа төлөвлөсөн. Тэгээд болохоор гоё энэ нөгөө шинэхэн хүрээлэн байдаг штеп парктай залхаа. Тэн дээр ирсэн сайхан орой алхалтай явж байна.
Гадаа бүр ингээ жоохон бороод төслөө амар гоё. Nice. За тэгээ өнөөдрийн маань влогтой байсан. Баярлалаа. Дараа нь гоё влогоор ихэд уулзъя. Яг тийм нэг өдөр амьдрал. Wow, I'm going to be.